Сайн байцгаана уу эрхэм үзэгчдийн өдий амгалан гайтгая. За Америк нэгдсэн улсын нийслэл Вашингтон дэсийн хотоос ярьж байна. За яг одоо Вашингтон дэсийн хотын цагаар бол одоо өдийн 2 цаг болж байгаа. За өнөөдрийн тооч мэдээгээр Ираны одоо эргэн тойрон Персийн болонд болж байгаа дайны одоо үйл явдалтай холбоотой шинжилсэн мэдээллийг хүргье. За өнөөдөр өглөө ерөнхийлөгч Трамп бол та бүхний харж байгаа энэхүү мэдээллийг бол хийлээ. За хэдийгээр энэ бол зөвхөн одоогийн байдлаар цагаан ордны зүгээс хийж байгаа боловч за ерөнхийлөгчийн хэлснээр бол одоо Иран улс ойрох дорнодын орнуудаас одоо уушлал хүсэж улмаар одоо бууж өгсөн. За ингээд эргэн тойрны одоо хөрш улсууд руугаа дахиж одоо халдахгүй гэж амласан тухай ерөнхийлөгч мэдэгдэж байна. За ерөнхийлөгчийн хувьд бол энэхүү Иран улс одоо түүхэндээ одоо бууж өгч ялагдаж үзээгүй анх удаага ялагдаж байна. Улмаар Иран улсын энэхүү ялагдаж байгаа нь одоо Америк, Израилийн одоо цэргийн одоо амжилттай ажиллагааны үр дүнд одоо бий боллоо гэдэг. За ийм мэдээлэл ерөнхийдөө өглөө. За ингээд ерөнхийлөгчийн хэлснээс үзэхэд Иран улс одоо ямар нэгэн хэмжээгээр ерөнхийлөгч Трамптай одоо холбоотой байгаа гэдэг нь тодорхой байна. За энэ мэдээллийн өмнө өчигдөр ерөнхийлөгч Трамп мөн одоо та бүхний харж байгаа энэ мэдээллийг бол хийгээд байсан. За ерөнхийлөгчийн энэхүү мэдээлэл гарахаас өмнө бол за магадгүй Ираны дэглэм одоо Трамптай холбогдож улмаар одоо хэлцээний ширээн суух талаар одоо сериусны ярьж байгаа гэсэн мэдээлэл гарч ирсэн. За тэгвэл энэ мэдээллийг одоо үнэн эсхийг Израилийн тал Америкийн засгийн газраас одоо албан ёсоор шаардсан тухай манай өмнөх мэдээгээр мэдээлж байсан. За тэгвэл өчигдөр баасан гарагт бол ерөнхийлөгч энэхүү мэдээллийг хийж улмаар Иран улстай ямар нэгэн одоо найраа байхгүй, хэлэлцээр хийхгүй. За цорын ганц шаардлага бол одоо Иран улс одоо уг дуугүй бууж өгөх ийм шаардлага тавина гэсэн мэдээллийг бол хийсэн. За ингээд ерөнхийлөгчийн энэ мэдээлэл гарсны дараагаар дэлхийн зах зээл дээр докторжоод байсан одоо нефтийн үн одоо огцом өссөн үйл явдал болсон. За өчигдрийн орны байдлаар бол Америкийн нэгдсэн улсын дотоодын одоо зах зээл дээр Америкийн түүхэнд одоо байгаагүй одоо маш огцом одоо үн өссөн тухай мэдээлж байна. За өчигдрийн байдлаар Brent төрлийн газрын досны үн одоо $92 давж гарсан нь за ийхүү газрын тоос одоо ийм богино хугацаанд өндөр өссөн. Америкийн өрнгийн зах зээлд одоо түүхэн үзүүлэлтийг бол одоо давсан тухай мэдээлж байна. За тиймээс ямар ч тач Америкийн болон Израилийн талууд Иранд эхлүүлсэн одоо ажлаа дуусгах гэсэн тохиролцоотой байгаа гэдэг нь тодорхой боллоо. За ингээд Иран улс одоо бүрэн бууж өгөх хүртэл Америкийн тал гал зогсоохгүй гэсэн байр суурьтай. За үүний улмаас магадгүй одоо Персийн болон орчимд Америкийн нэгдсэн улсын одоо 3 дахь цохилтын бүлэг очиж байгаа тухай за ийм мэдээллийг бол одоо хэвлэлүүдээр бол шуугиж байна. За ерөнхийлөгчийн ярьснаар бол одоо Ираны тэнгисийн цэргийн хүчин гэж үндсэндээ байхгүй болсон. За агаарын довтлогооны одоо хамгаалах систем бол үндсэндээ одоо ажилгүй болсон. За харилцаа холбооны систем бүрэн одоо устсан гэдэг ийм мэдээллийг бол өгж байгаа. За орчны байдлаар Америк, Израилийн одоо агаарын хүчин бол Ираны одоо дотоодод за гол төлөв одоо цэргийн дэд бүтэц улмаар одоо засгийн газрын төрийн эрх байгууллагуудын барилга байгууламжийг одоо онилж устгасан тухай мэдээлж байна. За энэхүү Америк, Израилийн одоо ээлжит агаарын довтлогооны хариуд бол одоо Иран улс хариу үзүүлж улмаар Бахрейн болон Арабын нэгдсэн Эмират улс, Йордан, Кувейт эдгээр орнуудад байгаа Америкийн одоо цэргийн баазууд руу одоо дрон одоо харуулсан мөн одоо пуужин харуулсан тухай мэдээлж байсан юм а. За энэхүү одоо хариу үйлдэл үзүүлсний дараагаар Ираны ерөнхийлөгч одоо мэдээлэл гаргаж улмаар одоо хөрш орнуудаас ямар нэгэн довтлогоо хийгээгүй нөхцөлд Иран улс одоо дахиж довтлохгүй гэсэн ийм одоо мэдээллийг ол хийгээд байсан. За тэгвэл өнөөдөр ийхүү ерөнхийлөгч Трамп Иран улс одоо хөрш орнуудаас уучлал гуйж бууж өгсөн гэсэн дээр ирсэн мэдээллийг бол хийлээ. За ийхүү ямар ч тач Израиль Америкийн одоо агаарын хүчин Ираны одоо дотоодод за гол төлөв одоо цэргийн байгууламжуудыг одоо устгах зорилготой цохилт өгж байгаа бол Иран улсын хувьд Арабын орнуудад байгаа Америкийн одоо цэргийн баазуудыг онилсон хариу довтлогоо хийсэн байдалтай байна.
За өчигдөр үүнтэй холбоотой бас нэгэн сонирхолтой мэдээ бол гарч байна. За энэ бол Оросын одоо тагнуулын алба Иран улсад Америкийн одоо цэргийн баазуудын тухай улмаар Америкийн одоо цэргийн хөдөлгөөнийг одоо мэдээлж байгаа тухай. За тийм ч учраас Ираны тал одоо Америкийн байршлуудад цэргийн баазуудад за илүү оновчтой цохилт өгж байна гэсэн одоо мэдээллийг за Washington Post, CBS News зэрэг компаниудаар одоо мэдээлж байна. За тиймээс ямар ч тач Оросын тал бол одоо шууд цэргийн одоо тосломж үзүүлэхгүй байгаа боловч за ийхүү Иран улсыг дэмжиж одоо тагнуулын мэдээгээр хангаж байгаа тухай гэсэн ийм одоо с 'ижиг таамгийг Америкийн одоо эрх баригчид хийж байгаа бололтой байна. За ингээд ямар ч тач амралтын өдрөөр Ираны орчинд өрнөж байгаа үйл явдлын тухай товчхон мэдээлэл хүргэлээ. Та бүхэн амралтын өдрүүдэд оюутгахтай сайхан өнгөрүүлээрэй. За орооны 7 хоногийн том мэдээгээр удахгүй уулзцаая.